За энэ удаад бүгдээр энгийн арат механизмын синтезийг авч үзье. За арат механизмын синтез нь бол өгдсөн нөхцөлийг хангах кинематик хөдөлгөөч буюу за мөчүүдийн уртын хэмжээсүүдийг тодорхойлох явдал байдаг. За энгийн арат механизмын синтезийг дамжуулалтын харьцааг хангах. За хоёр дахь тохиолдолд дамжуулалтын харьцаа болон тэнхлэг хоорондын зайг зэрэг хангах нөхцлүүдийг тооцож хийх аргачлалыг авч үзье. За хоёр шаталтай энгийн арат механизмын ерөнхий дамжуулах тоо. За 1-ээс 3 өгдсөн гэж үзвэл өдөрөө эндээс шүдний тоо Z1, Z2, Z2', за Z3 хэд болохыг тооцох ийм бодлогыг шийдвэрлэх ёстой. За бидний авч үзэж байгаа арат механизмын кинематик хөдөлгөөч маань энд байж байна. За O1 тэнхлэгийг тойрч эргэж байгаа. 1 гэдэг араа харьцалтын явцдаа O2 тэнхлэгийг тойрч эргэж байгаа. 2 араанд хөдөлгөөнийг дамжуулна. За нэг улдаар суудсан байгаа 2 арааны хувьд 2' араа маань 3 араанд эрг хөдөлгөөнийг дамжуулж байгаа. За ийм арат механизм байна. За дамжуулалтын харьцааны хуваарлтыг зөв хийснээр бол механизмын овер хэмжээг бол багасгах сайн тал үүсдэг. За бидний авч үзэж байгаа арат механизмын ерөнхий дамжуулах тоо нь бол за эхний шатал буюу 1-ээс 3 хүртэл ерөнхий дамжуулах тоо нь бол за эхний шатал буюу 1-ээс 2 арааны дамжуулалтын харьцаа за мөн 2'-ээс 3 арааны дамжуулалтын харьцааны үр зөвштэй тэнцүү байх ёстой. За манай нөхцөлд бол арат механизмыг эрдүүхтэр өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг сааруулах буюу эрдүүхтэр хэлбэр төсөлж байгаа учраас дамжуулахдаа 1-ээс 2 1-ээс их за дараагийн шатал болох 2'-ээс 3 арааны дамжуулалтын харьцаа мөн 1-ээс их байх нөхцөлийг хангах ёстой. Дамжуулалтын харьцааг бол ерөнхийдөө хангасан байх ёстой бол таарна. За дамжуулалтын нэгдүгээр арат механизмын маань нэгдүгээр шатлалын дамжуулалтын харьцаа бол хоёрдугаар шатлалын дамжуулалтын харьцаанаас их байх явдал нь бол арат механизмын араануудын хэмжээ ойролцоогооч механизмын овер хэмжээг багасгах сайн талтай байдаг. За тэгэхээр зэрэг энэ сайн талыг ашиглахын тулд нэмэлт нөхцөлийг авч үзье. За дамжуулахдаа эхний шатлалын дамжуулалтын харьцаа бол хоёрдугаар шатлалын дамжуулалтын харьцаатай харьцуулсан харьцаа бол 1-ээс их байх тохиолдлыг нэмэлт нөхцлөөр тооцъё. За дээр бид ерөнхий дамжуулалтын харьцааг дугаарлалчи өөрөөр хэлэх юм бол энийг 1 за санийхаа нэмэлт нөхцөлийг бүгдөө 2 гээд дугаарлалтыг хийчихье. За тэгэхээр зэрэг 1 болон 2 томьёог бид ашиглах юм бол за эхний шатлалын дамжуулалтын харьцаа бол 2' байх нь 3 за дамжуулалтаа 1-ээс 2 К1 үржих нь за энэ бол бидний саяны 2 гэсэн нэмэлт нөхцөөс гаргаж ирж байгаа томьёолуудыг системчилчих юм бол эндээс за 2 дугаар шатлалын дамжуулалтын харьцаа за ерөнхий дамжуулах тоо болон за К1 коэффициентээс хамаарсан хэлбэртэйгээр тодорхойлогдох боломжтой болно. За энийг бүгдөө 3 гэж бичиж. За үүнтэй адил байдлаар бид мөн ялгаа авахгүй дараагийн шатлалаас буюу 2'-ээс 3 гэсэн дамжуулалтын харьцааг бичвэл за мөн 2'-ээс 3 1-ээс 2 К1 гэдэг системчлэлээс дамжуулахдаа 1-ээс 2 буюу нэгдүгээр шатлалын дамжуулалтын харьцааны хамаарлыг К1 коэффициентээс хамаарсан байдлаар
олох боломжтой болно тий. За энэ томьёог өгдөрөө 4 гэдэг юм болчихно. За тэгэхээр зэрэг бидний өгөгдсөн байгаа дамжуулалтын ерөнхий дамжуулалтын харьцааг мэдснээр бол шалт тусвар дээрх дамжуулалтын харьцааг 3 болон 4 томьёогоор тодорхойлох боломж үүсэж байна гэж ойлгож болох юм. За харьцуултын үзүүлэлтийг бид хийснээр бол за үл өндөдөгчийн тоог багасгах болцоотой болж болно. Харьцуулсан үзүүлэлтийг гаргаж авснаар. За тэгвэл харьцуулсан үзүүлэлт гэдгийг дээр өгдөр юг авах юм гэж ρ1 гэж харьцуулсан үзүүлэлтийг авахдаа Z1 шүдний тоог Z1-т харьцуулсан харьцаа. Нэг харьцуулсан үзүүлэлт болгоод за ρ2-ыг болохоо зэрэг Z2-ыг хуваах нь Z1, за ρ3-ыг болохоор Z3-ыг хуваах нь Z1, за ρ2 штрихийг болохоо зэрэг Z2 штрихийг хуваах нь Z1 гэсэн. За ийм харьцуулсан үзүүлэлтийг бий болгоод за нэмэлтээр Z3 гэдэг шүдний тоо маань K2 коэффициентийг өрчгөн Z2 гэсэн бас нэмэлт нөхцөлийг тооцож болох юм. За тэгэхээр зэрэг бид 3 болон 4 томьёо. За 3 гэдэг нь бидний нэг дамжуулалтын харьцааны үзүүлэлтийн томьёо 3 болон 4. За мөн эхний шатлалын дамжуулалтын харьцаа бол Z2-ыг хуваах нь Z1. За хоёр дахь шатлалынх нь бол Z3-ыг хуваах нь Z2 штрих. За мөн дээрх одоо нэмэлт нөхцөлийг тооцсны үр дүн дээр за бидний харьцуулсан үзүүлэлт болох ρ1 за ρ1 гэдэг бол ρ1-т Z1-ийг хуваах Z1-ээр гараад ирнэ. За ρ2 нь болохоо зэрэг бол ρ2 нь зуран дээр K1-ийг үржих нь дамжуулалтаа 1-ээс 3. За ρ3 нь болохоо зэрэг K2-ыг үржих нь за K1-ийг үржих нь 1-ээс 3. За ρ2 штрих нь 2 штрих нь болохоо зэрэг за K2-ыг үржих нь K гэсэн нэг гэсэн байдалтай тодорхойлогдох боломжтой юм. За бид K1 болон K2 коэффициентийг тооцож K1, K2 коэффициентуудыг тооцоод за Z1 шүднийхээ тоог сонгох юм бол за шүдний тоонууд маань за Z2 нь болохоо зэрэг Z1-ийг үржих нь ρ2, Z3 нь болохоо зэрэг Z1-ийг үржих нь ρ3. За Z2 штрих гэдэг нь за Z1-ийг үржих нь ρ2 штрих гэсэн томьёогоор тооцогдох болж байна. Өөрөөр хэлэх юм бол бид ерөнхий дамжуулалтын харьцаа буюу O1-ээс 3 өгөгдсөн байх тохиолдолд за энд байгаа харьцааллын үндсэн дээрээс оронуудаа олж оронуудаас Z1 шүдний тоогоо сонгосны үр дүнд за тухайн дамжуулалтын харьцааг хангах боломжтой араат механизмыг төслөх боломж үүснэ. За ямар нэгэн нэмэлт нөхцөл өөр хязгаалт хийгээгүй бол бид энд олдсон байгаа шүднийхээ тоогоор ерөнхий дамжуулалтынхаа харьцааг тооцож өгдсөн дамжуулалтын харьцаатай жишиж за харьцангуй алдалтай зөвшөөрөгдөх хэмжээс хэтрэг бол тооцоо дуусна. За нэг тэнхлэгтэй байх нөхцөлийг тооцож өөрөөр хэлэх юм бол за 1 болон 3 дугаар араанууд нэг тэнхлэгтэр оршин байх нөхцөлийг тооцох юм бол А1 2 болон за 2 штрих 3 араануудын төв хоорондын зай 1 2 3 2 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
тэнцээ байх хэрэгтэй гэдэг нөхцөлийг тооцож за шүдний тоог тодорхойлъё. За тэгэх юм бол манай тохиолдолд бол мэдээж 1-3 хүртэлхтэй ерөнхий дамжуулах тоо за шатал тус бүрийн модуль 1-2 за мөн 2 штрихээс 3 модулууд өгөгдсөн байх хэрэгтэй тийм. За тэгвэл энэ үед мөн бид ялгаа авахгүй Z1, Z2, Z2 штрих, Z3 гэсэн шүдний тоог тооцож болох хэрэгтэй бол таарна. За тэгэхээр зэрэг нэг тэнхтэй явах нөхцөлийг хэрвээ аваад үзчих юм бол манай тохиолдолд энэ болон 2 шатал тус бүрийн төв хоорондын зайвал тэнцээ байх хэрэгтэй. Гэтгээс за R1 дээр нэмэх нь R2 хуваагч даргийн радиусаар нь хэрвээ илэрхийлэх юм бол энтэй тэнцээ болно. За энийг бид хэрвээ тооцчих юм бол за шүдний тоо болон тэ модулоо тооцоод арааны үндсэн параметр болох модулоо тооцчвол за 0.5-ыг үржих нь E 1-2-ыг үржих нь Z1 дээр нэмэх нь Z2 за тэнцүү 0.5 2-дугаар шатлалын модуль за энэ нь болохоор Z2 штрих нэмэх нь Z3 гэсэн. За энийг тэгшгэлийг бүгдөө 5 гэдэг дугаарлаж байна. 5 гэдэг дугаарлаж байна. За хэрвээ бид Z2 нь за Z1-ийг үржих нь 1-2 за мөн за Z3 нь Z2 штрихийг үржих нь дамжуулахтай 2 штрихээс 3 тэгээ 2 штрихээс 3 гэдэг томьёого тэ саний гаргаж авсан 5 томьёонд өөрөлдөх юм бол энэ хоёрыг 5 гэдэг томьёонд тооцвол за тэгштгэл маань M 1-2-ыг үржих нь за Z1 дээр нэмэх нь Z1-ийг үржих нь 1-2 нөгөөх нь M 2 штрих 3 модулыг үржих нь Z2 штрих нэмэх нь Z2 штрихийг үржих нь 2 штрихээс 3 дамжуулах тоо тийм. Ийм төртэй болох. За эндээс бид Z2 болон Z1 шүдний тоонуудын харьцааг олох боломжтой. Тэгэх юм бол M1-ээс 2 дамжуулах тоо 1-2-ыг үржих нь M2 штрихээс 3 модулыг үржих нь 1 дээр нэмэх нь 2 штрихээс 3. За энэ тэгшгэлээ бүгдөө 6 гэсэн байдлаар тэмдэглэжээ. За хэрвээ бид энэ тэгшгэл дотор байгаа 1-2 болон 2 штрихээс 3 гэсэн дамжуулалтын харьцааг за өмнөх тооцооны үед тооцсон 3 болон за 4 томьёог ашиглаж за дамжуулалтын харьцааны хуваарлтыг хийвэл дамжуулалтын харьцааны хуваарлтыг хийвэл хуваарлалт хийхин зэрэгцээгээр за мөн өмнөх хэсэгт авч үзчихсэн 1-2 буюу тэ эхний шатлалын дамжуулалтын харьцаа хоорондын дамжуулалтын харьцаануудын харьцаа 1-ийг К1 буюу энэ болохоор зэрэг 1-ээс их байх ёстой гэсэн нэмэлт нөхцөлийг хэрвээ тооцох юм бол за шүдний тоо за Z2 гэдэг нь Z1-ийг үржих нь дамжуулах тоо 1-ээс 2-той тэнцүү. За Z 2 штрих нь болохоор зэрэг за E 1-2-ыг үржих нь 1 хуваах нь 2 штрихээс 3 за үржих нь Z1 гэсэн.
хэлбэрчилж. За харин 3 арааны маш шүтний тоо болохоо зэрэг m1-ийг өрчин 2 хуваах нь m2 штрих хуваах нь 3. За энэ нэг дээр нэмэх нь u 1-ээс 2 нэмэх нь 1-ээс 2 2 штрихээс 3. За үржих нь z1 язгуурдаар за 1-ээс 3-ыг хуваах нь k1 гэсэн тооёогоор тооцогдсон. За хэрвээ бид тэглэх хоорондын зай болон дамжуулалтын харьцааг зэрэг хангаж байх нийт тэглэхтэй байх болон дамжуулалтын харьцааг зэрэг хангаж байх нөхцлөөс тухайн араануудын шүтнийг тодорхойлно гэх юм бол за бидний гаргаж авсан Z2, Z2 штрих, Z3 гэдэг тооёолуудыг ашиглаж шүтний тоог олох болцоо гарч байна. За тэгэхдээ бид яг өмнөх хэсэгт ярьсанчлан бол Z1 шүтний тоо ямар нэгэн нэмэлт нөхцөл хязгаарлагдаагүй байгаа тохиолдолд нөгөө шүтний уг хухдахгүй байх нөхцөлийг тооцож Z1-гээ за мөн K1, K2 утгаараа тооцож Z1 шүтнийхээ тоог сонгосноор бол ийм байдлаар бол шүтний тоонуудыг тодорхойлох боломжтой байна. За хэрвээ бидэнд мөн ерөнхий дамжуулах тоо буюу за энэ за мөн нэмэлт өөрөөр хэлэх юм бол A2 штрих 3 гэсэн төв хоорондын зайг хангасан байх утсаар араат механизмыг төслөнө гэвэл за энэ үед бид муу ялгаахгүй Z1-ийг Z2 штрих Z3 гэсэн шүтний тоог тодорхойлох тухай авч үзье. За тэгвэл энэ тохиолдолд бол нийлбэл араат механизмынхаа шатлал тус бүрдэх дамжуулалтын харьцааг бол за өмнөх байдлаар тодорхойлсон гэж үзэн. За тэгвэл энэ тохиолдолд бол бидний тохиолдолд өөрөөр хэлэх юм бол дамжуулалтаа 2 штрихээс 3 за мөн үл хөдлөх тэглэхүүдийн хоорондох зай буюу 2 штрих 3 гэсэн төв хоорондын зайг бол зайлшгүй хангасан байх шаардлагатай. Ийм нөхцөл бидэнд тавигдана. За Z2 штрих араа болон Z3 арааг хэв араа гэж үзэх юм бол за төв хоорондын зай хуваах нь 2. За дамжуулалтын харьцаа нь Z3-ыг хуваах нь Z2 штрих гэдэг тэнцлээс Z2 штрих арааны шүтний цаог тодорхойлж болно. Бидэнд A2 штрих A3 төв хоорондын зай бол бидэнд өгөгдсөн. За модулын тоо өгөгдсөн. За түүнчлэн бид дамжуулалтын харьцааны хуваарьтаас 2 штрихээс 3-ыг тооцсон байгаа учраас эндээс Z2 арааны шүтний тоо бол тодорхойлогдох боломжтой болно. За 2-ыг бид олдсон бол эндээс 3 арааны шүтний тоог тодорхойлж болно. 2 штрихээс 3. За эдгээр болсон тоолуулаараа бид төв хоорондын зайг тооцож үзье. Тэгэх юм бол за m 2 штрих 3 хуваах нь 2. За энд нь болохоо зэрэг за бидний сайн тооцож олсон 2 болон 3 гэсэн араануудын нийлбэрээр тодорхойлогдно. За бидний тооцож олсон A0 төв хоорондынхаа зайг өгдсөн төв хоорондын зайтай жишин. За хэрвээ энэ жишилтийн үр дүнд тэнцүү байгаа тохиолдолд бол за тооцоог цааш нь өргөлөж бус параметруудыг тодорхойлно. За хэрвээ тэнцүү биш байгаа тохиолдолд бол
За хоёр арааны аль нэгэн араа эсвэл хоёулангийн засварлах замаар өгдсөн төв хоорондын зайг хангадаг. За ингийн тулд бид харьцалтын үнцэг гэдэг параметрыг олно. За харьцалтын үнцэг маань бол RK косинус А0-ыг байх нь А2-3 үржих нь косинус альфа 0. За альфа 0 гэдэг нь болохоор зэрэг бол зурагч багшны профилийн үнцэг гэж нэрлэгддэг ийм үнцэг байгаа. За эндээсээ бид мөн тухайн хоёр арааны маань за нийлбэр шилжилтийн коэффициентийг тодорхойлох шаардлагатай болно. 2 штрих за нэмэх нь 3. Энэ нь бол Z 2 штрих нэмэх нь Z3 хуваах нь тангенс альфа 0. За инволют функц альфа 2 штрихээс 3-аас хасах нь инволют функц альфа 0 гэсэн том юм. За ийм байдлаар бид тухайн хоёр арааныхаа нийлбэр шилжилтийг тодорхойлох ёстой. За зураг багчны шилжилтийн коэффициентийг тухайн тооцооны зорилго ямар байгаагаас хамаарч маш олон аргаар сонгох боломжтой байдаг. За шилжилттэй зурагдсан арааг бол засварлагдсан араа гэж нэрлэдэг. За хэрвээ зурагч багчийг бэлтгэцийн төвөөс гадагш шилжүүлээс орсон бол түүнийг нэмэх араа. За бэлтгэцийн төвөөс дотгош бэлтгэцийн төв рүү буюу дотгош шилжүүлээс орсон бол түүнийг хасах араа. За зурагч багчны модулын шулуун болон хуваагч дээрх давхцсан гурам зоригдсон арааг бол TV-ийн тиг араа гэж нэрлэж байгаа. За тэгээ арааг засварлаж зорох үед түүний өндөр өргөн өөрчлөгдөнө. За үнэтэй уялдаатайгаар түүнтэй харьцах нөгөө арааны өндөр өргөн харилцан уялдаатайгаар бас өөрчлөгдөх ёстой бол таардаг. За энэ засварт 3 аргыг бол ашиглаж байгаа. За эхний арга нь болохоор зэрэг бол шүдний өндрийг өөрчилсөн өндрийн засварлалт гэж нэрлэнэ. За профилийн үнцэг бол тогтмол байх боломжтой. За хоёрт нь болохоор зэрэг бол өндрөө хэвээр нь хадгалаад өндрийнхээ коэффициентийг хадгалаад за өндрөө хадгалаад за харин өнцгөө өөрчлөх зарчмаар үнцгийн засваралт. За гуравт нь хоёулангийн өөрчлөх байдлаар хосолсон засварт гэсэн тийм. Ийм гурван засвараар бол арааны засварыг хийх боломжтой байдаг. За бидний авч үзэж чад бодлогын нөхцөл дээр тухайн арааны хөтлөх арааны одоо тийм шүдний тоо Z минимаас бага байх тохиолдол үүсэх үед за түүний шүднийг ухуудах учраас засварлах шаардлага гарна. За шүдний ухагдлыг арилгахын тулд бол зурагч багажийг бэлтгэцийн төвөөс за нэвх шилжилттэйгээр зорох шаардлагатай болно. За энэ үед бол зураг багажны тэгээ нэвх шилжилтийн коэффициент бол шүд шохрохгүй байх нөхцлөөр бол ерөнхийдөө хязгаарлагдсан байна гэж үзнэ. За хэрвээ тухайн арааныхаа зураг цаарааныхаа шүдний оройн тойргийн араадусыг оройн тойргийн авах шүдний зузаан бол 0.25-аас 0.3 мм-ээс их байгаа тохиолдолд тухайн арааны орой бол шохроогүй гэж үзэх ёстой. За харин одоо түүнтэй харьцах нөгөө арааны хувьд бол хоёр тохиолдол гарч ирэх боломжтой болдог. За нөгөөх нь нэг нь болохоор зэрэг нэвх шилжилт гарч ирэх боломжтой. Тэр тохиолдолд бол ялгаа авахгүй орой шохорж байгаа хэсгийг энэ байдлаараа шалгах чинь. За нөгөө араа маань харин хасгаараа байгаа тохиолдолд бол за X минус 17-аас хасах нь Z хуваах нь Z гэсэн тэ шилжилттэй тухайн шилжилттэй жишээд за үүнээс бага байгаа тохиолдолд бол одоо тухайн
арааг ашиглах боломжтой гэж тооцож синтезийг хийнэ.